Та яг одоо Panorama подкастыг сонсож байна. Бид гурав Канада, Австрали болон Британи улсаас өөрсдийн гадаадд амьдрах туршлага, сурсан зүйлсээ ярих зорилгоор мигмар гарыг бүр шинэнгаар та бүхэнтэйгээ уулзаж байна. за ингээд подкаст руу орцгоё. За байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Сайн мэцэн өглөө өдрөөрөө мэд. Өглөө өдөр арай мэд. Дөнгөж сэрсэн хоол явж байна. жоохон гамма штэ мэдэн чигш. За. За уучрлаар сони юу вэ да? Юу ажилдаа явал За. Ажлын ясан. ажилдаа явал тэгэл өөр амар завгүй байгаа бүр амар завгүй байгаа. Өглөөс ирдгүү хүн чи өглөө эрт сэрж ажилдаа явж маагаад. Тэгэл өдөр ирээл нам унтаал зүгээр. Тэгэл ээж энэ да. Тэгээ шөнө сэрэх үү? Шүнс ирэхгүй. Одоо завгүй нь жишээлбэл яг чам дээр яаж гарч ирж байна? Жишээлбэл одоо тэрийг хийгээд энийг ингээд дараа нь тэрийг яагаад гэдэг юм бол Яа завгүй нь яг би бол өглөө манай ажил 7:30-аас эхэлдэг байхгүй юу? Тэгэл эхний ээлжнийхээ амиг хийж байгаа л цаг харангуут 10:30 болсон. Тэгэл байжангуут 11 болсон. Тэгэл байжангуут 12 болсон. Тэгээд ингээд нэг харахаар л ингээд цаг бүр ингээд нэг цаг 2 цагаар ингээд явцсан. Тэгэж байж байгаа л за тарах болчлоо яв гэл. Тэгэл юу ч хийж амжаагүй байтал тарчиж байгаа юм шиг санагдаад. Тэгснээр яг үүндээ ингээд нэг 7-8 цаг өнгөрсөн. хэдээс хэдийн хооронд ажилтیں۔ 7:30-аас эхлээд 3 муруу хүртэл ажилтдаг юм. Суши тоогооч болсон болов уу? Өө би тоогооч бишээ. Тоогоочийн туслах ажилтаа. Тэгтэл тоогооч шүү дээ. Гэтэ би суши хийж байгаа. Тэр сушиний хутан утгаа хүн өөрөө авт юм уу те? Тэр нь болохоор зэрэг өөр нэ. Сашимиг нь өөр хүн бэлдэж өгдөг. Сашимины хүн нь тусдаа. Тэгээ би болохоор зэрэг бэлдэж өгсөн сашимигаар нь суши хийдэг. Гэхдээ би айгу за энийг ярил амар муухай юм болов. Яриад үзэлтэй. Би ер нь ингээд нэг юмд яг юу орж байгааг нь мэдээд ирэхээр нэг хитмэр санагдах болчтой байхгүй юу? Би амар дээр үед нэг ээж маань бичээ идэх амар дуртай. Тэгээ бичээ хийж өгье гэж бодоод бичээ хийхийг ингээд YouTube-ээс ингээд хайгаал ингээл янз бүрээр судлаад үзсэн чи бичээ хийхэд аим шигтэй сахар орд юм байна гэдгийг олж мэдчихээд би тэр цагаас хойш хизээч бичээ идэж чадах болсон байхгүй юу? Харин тий. Тэгээд чи снак иддэг юм шүү дээ. Ер нь бол тий. Тэгсэн чинь сушинд бас амар их сахар орд юм байна манайхаа. Сахара. Уданд нь уу? Аим бүх юмд нь маш их шугар орд юм байна. Тэр чигтээ ер нь шугар юм байна. Соуснууд нь байлгүй дээ тий. Үгүй будандаа л гэхэд амар их шугар орж байгаа юм заяа. Будандаа хийж байгаа винегер нь юу лээ 10 литр винегерт 11 кг шугар хийж мэгээ нагаад бүр ингээд өтгөрлөлтсөн ингээд юм sugar syrup болж байгаа хгүй тэр нь. Тэгээд тэр sugar syrup-ор будаага ингээд утгаад будаа нь ингээд дангаар нэг тийм амар чихэртэйш будаа байгаа хгүй. Тэгээд тэр нь мэдэр хөргөж мөрөгчөр мэддгүй юм аашийн. Ер нь бол десерт л гэж байгаа юм. Тэгэл дотор нь орж байгаа сушинд орж байгаа орц жижиг сажиг орцнууд нь бүгд сахар заяа бүгд сахар. Ямар сони амар эрүүлэн мэдээд нь гэж бодсон ш би өгөх. Би бас тий. Сушиг харцсангуу хамгийн эрүүл гэж боддог байсан байхгүй юу? Үгүй байсан бэ. Тэр чигтээ сахар юм байна. Би дахиж ер нь ойртоо суши идэхгүй байна. Харин яг хүн өөрөө яг ямаа хийчихээр идмээргүй санагдаад тийм хоол хийж мэдчихэд би тэгдэж шít. Өөртөө хоол хийгээд тэгээ тэрийг идтгүү хаяа. Мэдгүй нэг хоолны үнэртэй цадцчихдээ юм уу? Тэгээд нэг хийчээд цаг магийн дараа иддэг. За минь өнөөдөр сэтэв бэлдсэн гэсэн амар их. Та хоёр сонь санахгүйсэн үү? Оо.
50 байгаа шүү дээ. Манай ажилч яг амар олон хүнтэй тэгээд амар өнөөдөр бүр 2 цагийн дотор 180 хүн зэрэг ирээд ингээд бүх ширээ дүүрээд тэгээ амар завгүй болоод би бүр бараг 20 ширээнд үйлчилж байгаа хгүй голд нь ганцаархна. Тэгээд тэдний нөгөө нэг менежментийн бас нэг буруу юм нь олон нөгөө одоо нэг хүн одоо жишээл өвчтөй гэнгүү тэрийг нөгөө нэг орлого хүн ерөөсөө зохицуулаагүйгээс болоод маш олон хүн зэрэг ирээд тэгээ бид нар бүр ингээ understaffed. Тэгээ бүр голоор нь бас ингээл хамаг нуудаа амжуулаад нэг хүн тэрийг одоо ингээл тооцоогоо төлөх гэсэн эсвэл дахиад шинэ ордер өгсөн тэгээ хоол нь жишээлбэл одоо харшилтай хүн байх юм бол copy paste хийгээд бүх хоолн дээр нь ингээд тэр харшлын тэр харшилтай юм нь хоолнд нь байхгүй ч гэсэндээ ингээд бичих хэрэгтэй байхгүй юу? Тэгээ өмнө чинь би нөгөө харшилтай холбоотой айгу том эрэгт орж исэн болохоор маш болгоомжтой харцах ёстой. Тэгээд ингээд тэнгууд ингээ хоолны бас ингээд дарааллыг ингээд харж агаад ингээд fire идэх байхгүй одоо би за одоо хийж болно гэдэг командыг компьютероор явуулна. Тэгээд тэр нь хоол нь наашаа ширээ рүү ирэхэд тэдэн хугацаа чартагдах хэвээр би цээжээрээ мэдээд мэдрэмжээрээ явуулах байхгүй юу? Одоо тэр хүмүүсийн ямар хэцүү юм бэ? Oh my god. Тэгээ бүр ингээд тэр чинь одоо жишээлбэл би чинь уг нь дунджаар 5 ширээд л бол да үйлчлэх байвал тэр хүмүүс бүх үйлчлэлийг үзүүлж чадна. 20 ширээнд чинь ингээд бүр ингээд амьсгаадад өгөх гээд байгаа байхгүй. Уусаа тийм амар ингээ завгүй байгааг мэдчихэж байгаа болохоор менежерүүд амар гоё харьцаатай заяа. Гэтэ уусаа гоё штэ хүмүүс эдгэлтэй. Тэгэл амар юм ачаалтаа сурж байгаа. Тэгээд одоо удахгүй Монгол руу яваад нөгөө нэг мэржлэрээ ажиллаад ирэхээр ийм төрлийн ажил хийгээд ямар амар хүнд хэцүү мэдэхгүй нэг тиймэрхүү нөгөө ачаалтаагаа сурцсан болохоор одоо очиод офисын ажил хийх юм бол бараг юу энэ юу вэ гэл нэг амар бараг инээ төрж мөрөд нэг. Инээ төрөө. Тэгснэ бид нар ч нөгөө офис дээр тоглоом тоглолт төссөн шүү дээ. Цаг мэг тоглоо суучдаг. Тэр үе бодохоор би бас л завтай ажтай л гэж боддог. Яа. Минь нараа санаач. Оо ажил. Бас л ажил гэсэн л юм байна. Гэтэ одоо гайгүй. Гэтэ ерөнхийдөө л өнөөдрийн ярих байгаа сэдв маань болохоор ингээ гоё амьдралд ингээ тохиолддог гоё онолууд, ойлголтууд тийм нөгөө амьдралтай ойрох юм тахгүй юу? Тэнгүүд ойрд нөгөө нэг сэтгэл санаа жоохон тиймхэн байгаа учраас нэг тиймэрхэн бодож явж байгаад тэгээд одоо ярихаас олсон гэж хэлсэн. Тэгээд тэр нь болохоор зүгээр өнөөдөр нэг багтуул хэдүүлээ нэг юм 5 ширхэг гоё ойлголтууд ярин заяа. Онолууд, ойлголтууд, концептууд. Тэгээд шууд эхлэе. Эхнийх нь болохоор шууд meaning of life зэ. Яа, амар гүнзгий орсон. Ойр дугаас амар гүнзгий байгаа. Тэгээд надаар юу байна гэсэн юм гүнзгийрлэл байна заяа. Угаасаа нэг юм яадаг те сэтгэл санаа жоохон хэцүү болоод эхлэхээр нэг юм philosophical болоо. Ийм абстракт бодлоод амар очиж ирдэгтэй. Ер нь энэ яг ингэж зовх хэвээр ч юм уу, яах хэвээр чи яг бүх юм question нээж эхэлдэг шүү дээ. Энэ яагаад ингэж идэв? Би яагаад ингэж идэв? Хүмүүс яагаад ингэж идэв? Тэгээ би л болохгүй байгаа мэн дөөл гэл ингээл эцэст нь жоо хичээх хэрэгтэй байна. Яа. Гэхдээ энэ онл ингээд заримдаа би нэг удаа ингээд 10 юун дээр их сургууль дээр хичээл дээр нэг behavioral economics гэдэг эдийн засгийн тийм нөгөө нэг юу гэдэг байхгүй хичээл орж исэн чинь тэрэн дээр амар гой юм ойлголтуудыг зааж исэн. Тэгээд тэр ойлголтуудыг зааж хахад би oh shit ийм ойлголтууд угаасаа байд юм биш үү? Би ганцаараа struggle таагүй юм байна гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү юм бодонгуудаа ийм ойлголтуудад ерөнхийдөө амар дуртай болж ирсэн аахгүй юу? Тэгээд өөрийнхөө сонсч байсан эсвэл сонсож байгаагүй юунуудыг түүж байгаа нэг ганц хоёр
5 ойлголтууд яасан шууд эхлэе. За За тэгээ. эхнийх нь болохоор Мм. memento mori гинэ. Энэ нь болохоор remember you must die гэсэн латин үг. Яг чи үхэн гэдгээ чи санджаарэ. Санж яваа гэсэн үг. Тийм латин үг гэж аахгүй. Тэр нь болохоор сэтгэл зүйн концепт. Тэгэд хаанаас гарч ирсэн гэхээр нөө дундад зууны Ромын эзэнт гүрний үед угаасаа тийм тэд нэр ингээд бие биендээ одоо нөгөө нэг eat pray love дээр нөгөө юу гэдэг штэ. Sweetness of doing nothing гэдэг нэг юу ч хийхгүй байхын гоё ингээд нэг тийм үг хэлээд италичууд гоё ингээд гоё амьдэрдэг гэдэг баз. Тэгээд memento mori гэдэг нь болохоор бас яг тийм үг юм шиг байгаа юм. Тэгээд үхэн гэдгээ санаарай гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд үхэн гэдгээ санахаараа ерөөхдөө хүмүүс ингээд амар тийм утга учиртай амьдрах хэвээр яг хэрэгтэй хэрэггүй юмд амар санаа зовхгүйгээр зөвхөн утга учиртай өөрсдөө чухал гэж бодсон зүйлдээ анхаарлаа хандуулж амьдрах ёстой юм байна л да. Тийм ёстой концепт гинэ. Тэр ингээд би үхлээ гэж боддог. Үхлээ ч байхaltaй үхэндээ гэж ингээд үхлийн талаар юу н бодохоор тийм за би өстө халаад үе гоё амьдрий энэ гэж боддог. Нөгөө нэг маскын чухал юмдаа санаа. Хошин шог гэдэг шүү дээ. Нэг цэрэгт мэрэгтэй ч болов. Ингээл үхчлээ, ингээл үхэхийн хооронд. Тэр ч надад тэгээ та ингээд үхэхээс хойш яах вэ? Ингээд одоо тэнд ингээд нэг Япон над руу буу шагаацсан хөвтөж байгаа гэл. Тэгдэг шүү. Тийм үхчихөө даа. Үхэхийн хооронд гэдэг амар зүгээр нэг би болохоор тийм үхэл мөхлийг тухай бодохоор за өстой айгүй тийм утга учиртай амьдрий гэж боддоггүй байхгүй. Би зүгээр стожик үхэхийн хооронд гээл одоо хизэж үхсэн яах вэ гэдэг ч юм уу. Тийм амар тийм буугаад өгсөн юм шиг сэтгэлгээ миний толгоончууд ордог байхгүй үхлийн талаар бодохоор. Яг тийм яах вэ гээл. Ер нь одоо ингээл яг юун дээр үлээ бас нэг юм сонсчихсан чинь л одоо ингээл амар их ингээд юм бодогдоод байдаг штэ. Одоо би ингэчүүл яах вэ, тэгчүүл яах вэ нэтэргээл тэнгүүт үхэл нэг намайг мэддэг хүмүүс бас тагаж үхэл те. Бүгд ингээл яагаал тэгэл хэдэн 100 жилийн дараа би байсан нь ч байх мэддэхгүй болоо тийм болчихно. Тэгэхээр нэг их юмыг ингээд амар хүн дээр хүлээж аваад бодоод байх шаардлага байхгүй штэ. Гэдэг тэр талаас нь бол би боддог. Яг би тэгэл өвчүүл тэгэл нэг хэсэг дурсагдж байгаа л тэгэл байхгүй болчихвол үү. Тэгэхээр нэг хүмүүс намаа юу гэж бодох бол яах вэ, яаж чуул, ийч бол гэж бодохгүй байхыг хичээх үедээ тэгж боддог. Яг ингээд би болохоор ингээд яг өөртөө амар гоё амьдралыг угаасаа хүн болгон л хүссэн шүү дээ. Нэг зовчихгүй юмсан гэдэг юм. Тэгээд тэх болгондоо ингээд за би яг бусдаар яг юугаараа илүү болоод илүү амьдрах ч ёстой гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ зөвхөн хүн болгоны туулах ёстой замаараа яваал тэгэл угаасаа үхэн тэгээд тэр нь яг миний амьдрал бус хүмүүс шиг л адилхан дэшээ доошоо явна гэдэг юунтайгаа илрээл тэгээд тийм амар гоё амьдралыг тэгж амар хүсээд байхыг хүсэхгүй. Тэгээ нэг амар доошоо хэцүү яваад ахыг ч бас хүсэхгүй ингээд дундчил амьдрмаар санагтаад байдаг шүү дээ. Яа. Тэгээд ямар ч би болохоор бас тэгж бодож байхгүй хүмүүсийг үхлийн талаар бодохоор тийм амар гоё productive байгаад амар тийм ирчвч ороод тэгдэг гэж бодоагүй. Гэтэ тэгсэн чинь тийм terror management theory гэдэг юм байт юм л да. Тийм айдсын менежментийн онол гэдэг. Тэр нь болохоор бас сэтгэл зүйн онол. Тэгээд тэрэн дээр нь 3 сэтгэл зүйч нийлж байгаа судалгаа хийгээд 80-аад оны үед судалгаа хийгээд тэгээд хүмүүсийг нөгөө үхлийн талаар те сануулад чи үхэн штэ гэж сануулангууд хүмүүс амар тийм сайн ажиллаж мэжлаад тийм эффектив байж байгаадсан гэдэг байгаа байхгүй юу. Санийн тий. Амар санаа. Би тэгтээ хүмүүс яг за яг өөрийгөө үхэн гэж бодохоос гадна эргэн тойрны ч хүмүүс бас үхээд өгнө гэдгийг бас амар санджах хэвээр юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Одоо ингээд энэ чинь ингээд
хинч зүхтаж чадахгүй зүйл байгаа штэ. Тэрийг одоо хүн болгоог нь мэднэ. Тэнгүүтээ юу гэдэг чинь одоо ээж аав маань ч тэр эргэн тойрны маань бүх хайртай хүмүүс маань хизээ нэгэн цагт хүрнэ. Тэгэл тэрийг санахлаар ингээд яг genuinely тэгээ жинхнээсээ ингээд хайртай хүмүүстэй ингээд хайраа ингээд мэдрүүлээд хэр их хугацаа үлдсэнийг хинч мэдэхгүй амжаад ингээд сайхан байчихсан гэдгийг бас өөртөө ингээд сануулж авах хэрэгтэй юм шиг санагдаад байдیں۔ Яа. Яг минагийн гэхдээ сая дурдсан судалгаа нь бол амар ойлгомжтой шиг санагдаад бах юм нөө. Бид нар чинь ингээд яг хизээ өхөө мэдх юм бол тэг хичээгээд эхлэх юм шүү. Нөгөө тийм бүр ингээд тэр үлдсэн хугацаагаа аль болох meaningful байлгах гэж чинь ш. Тэгээд бид нар ингээд нөгөө хэрэг хугацаа байгаа мэдэхгүй байгаа болохоор ингээд за тэгээд одоохондоо бараг өчхгүй байдгүйгээд нэг тийм нэг хичээхгүй те бас хүмүүс тэ өнгөрүүл хугацаа богинохон байна гэж бодохгүй болохоор нөгөө нэг байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх тэр юм арай бага байд юм болов. Тэгээд нөгөө богинохон болоод эхлэнгүүд нөгөө хайртай хүмүүстэйг өнгөрүүлж байгаа бүх юм нь одоо ингээд амар илүү гоё болж ингэж санагдаа. Тэгээд удахгүй үргэлж юм байхгүй гэдгээ ингээд бодохоор бүр ингээд хорон мөч бүхэн амар хайран. Тэгэхээр гоё өнгөрөөмөр санагдаад нөгөө илүү их effort нөгөө илүү их хүч хөдөлмөр гаргаад тэр хүмүүсийг баярлуулах, өөрийгөө ажиглалтай байлгах, ядаж өөхөх хүртлээ те. Одоо бахамчин гэдэг тэр нэг бодлоо болоод хүмүүс амар юу яадаг баха. Хүшээ. Хоёр амьдралын утга учирын талаар одоо тэгэл амьдрал сайх нь ямар хэрэгтэй бол энэ төр гэж хамгийн анх хэзээ бодож ирсэн бэ? Тэрийг мэддэг үү? Ер нь тэгэж бодож ирсэн үү? Ер нь боддог. Би бүр амар эмо байсан. Яа, би ингээ амар лайтаас. Манай найзууд хэзээч тийм боддгоо байсан аахгүй. Би тэгээ угаасаа багасаа л амар депресс эмо хөөхтэйсэн. Тэгэл тоглоомоор найзуудтайгаа тэлтрүүлдэг болсон. Амьдралын утга учир гэж юу вэ? Мөө гэдэг нэг тоглож нэг асууж. Тэр нь ингээд миний нөгөө existential crisis аль болцсон. Тэгээ тэрийг ингээд газараа бодож чадахгүй байгаа болохоор ингээд бусдыг бас тийм бодолтой болгоод ямар санагдаад ингээд тоглоомоор нөгөө дарамталдаг гэсэн. Яа. Тэгээд манай найзууд яа чи ямар лайтай бэ? Тэгээд амар дипред эхэлтий ингээд амар би амар тийм тэгж ерөөсөө нөгөө хөнгөн бодож чаддаггүй бүх юм амар хүн үнцгээ анализ хийж бодоод ингээд тэгээ тэр нь угаасаа би өмнөх ангиудаа зөндөө ярьсан шүү дээ. Тэр нь ингээд угаасаа намайг ажиглалтай байлгахаас ингээд холдуулаадсэн. Ингээд бүх юмыг нарийн детальчилж гоёор хийх гээд үзээд байдаг. Алдаа хийхгүйгээр бүх юмыг яах гээд зохицуулах гээд. Тэгээ тэр нь сүултээ намайг амар ядраагаад бос хүмүүсийг ч гэсэндээ ингээд миний төвшөнд хүрэхийг ингээд шаардаад байгаа юм шиг нэг тийм хэцүү байдлыг үүсгэжсэн учраас би өөрөөгөө ер нь бодох хэрэгтэй болсон байхгүй ингээд. За энэ миний одоо сүүлийн хэдэн жил хийгээдсэн юм ерөөсөө бүтэхгүй байна. Тэгэж амар гүн бодох хэрэггүй юм байна. Зүгээр тэгээд маргааш чамаагүй одоо хизээ чамаагүй хүн хизээ чөхөж болно шүү дээ. Тэгэл амар магадгүй нөгөө нэг манай аав нас ороход л би ер нь амьдрал гэж яг юу юм бэ гэд депресс эхэлсэн юм. Тэргээ сандлаа. Нөгөө нэг үргэлж хамт байх юм шиг бодоодсэн. Тэгээд гисэн чинь нас орсон чинь юу вэ? Миний бодсоноос шал өөр болоод ингээд одоо яах вэ гэдэг тийм бодол орж ирээд. Амар утгагүй санагчсан хоосон. Амар хоосон санагдчихсан. Тэгээд тэрнээс хойш амьдрал амар уруудах юм шиг санагдаад нэг тийм тархийг манд кодлцохгүй. Нэг тийм одоо ингээд хамгийн гой байсан үе маань миний бага нас юм байна. Тэрнээс дээшгүй юм байна гэж ингээд нэг тийм ирээдүйд нөгөө нэг амьдрал дээрнэ гэдэг итгэлээ бүр алдсан байсан. Тэгээд бүх юмыг ингээд бухимд амар бухимдаал бүх юмд амар сэтгэлээр унаал. Тэгээд
депресс чигээр угаасаа бүх юм хитрхи гүн бодоод байдаг штэ нэг тийм амар готронг тийм болчихсон. Учирлын хувьд. Тэгэл яг хаяа би амар тэгэж амьдралын утга учир юу юм бэ? Яг тэр тэгж бодож байсан үе байгаа. Тэгэж гэдэг нэг санахгүй наа. Яг хөвдөх чинь. Заримдаа ингээл яг ер нь ингэж амар хичээх шаардлага байгаа мó. Яг ингэж инглээ гэдэг яах юм. Тэгэл ингээл үгүй штэ. Гэж хаяа бодогдох үе байна гэдэг ингээл готарсан үедээ ч юм уу те. Тэгэл тэгж байгаа л тэр бодол мартагдчихдаг. Би болохоор бас яг амьдрал. Тэгээ ер нь бол тэгэл бас л утга учиргүй дээр тусж хүрж байгаа байхгүй тий. Яг хамгийн анх болохоор яг тинейж үе дээр л тиймэрхэн бодсон юм шиг байна тий. Яг ухаан орж ирэл яах гэж байгаад байгаа юм бол би энийг нөгөө мэржил сонгож байхдаа бүр ингээд амар бүр юу ийх үү юу хийвэл ингээд утга учиртай амьдрах юм бол юу байвал ингээд нэг юм тий би хэрэгтэй юм хийх юм бол гэж мэгээд амар их боддог гэсэн. Тэгээд дэлхий дээр эрэхтэй нэг юм үүрэгтэй ирсэн юм шиг тэргээ гүйцэлдүүлэх гээд тэгэх юм бол тэр нь утга учиртай болох гэдэг шүү дээ. Тийм гэж боддог байснаа яг ингээд мэржил сонгохолоод ирсэн чинь тэр нь яг үнэндээ ингээд утга учиргүй ямар ч мэржил сонгосон ч гэсэн би үхэл дуусна. Би амар тийм сүртэй импакт үзүүлж нөлөө үзүүлж чадхаарг байгаа байхгүй юу. Тэгэл тэр нь шалхоосон санагдал амар тийм санагдчихсан. Тэгээд тэгсэн чинь ингээд ер нь юм шашны философийн талаас ч тэр шашны талаас ч тэр тийм ингээд шинжлэх ухааны талаас ч тэр бодоод үзэхэд ингээд ер нь л бол нэрэл амьдрал утга учиргүй гэдэг дүгнэлтэнд хүрж байгаа юм шиг байгаа байхгүй юу. Тэгээд харин нөгөө нэг зүгээр яг эцэстээ утга учиргүй гэхдээ ингээд өөртөө утга учиртай болохын тулд яах ёстой гэдэг нь одоо жишээлбэл Христүүд бурхны нөгөө төлөвлөгөө мөлөлгөө гэл тэрэндээ итгэл явдаг нь өөртөө утга учир болчихж байгаа юм. Буддистууд болохоор одоо ингээд нирванд хүрнэ те ингээд гэгэрлэнд хүрнэ гэдэг нь өөр их утга учир болчихж байгаа гэх мэтчлэн тийм шашныхаа үүднээс бас өөрсдийнхөө философийн одоо үзэл баримтлалны үүднээс өөрсдөө утга учиртай болгож болох юм байлээ. Тэрнээс шүүл яг та ultimate үнэн нь болохоор угаас утга учиргүй. Тэгэхээр өөрийнхөө утга учирыг олохгүйг нь хүн дээр өөрөөс нь шашнаас нь үзэл баримтлалаас нь өөртөөс нь болдог байгаа юм. Тэгээ би өөрөө шийдсэн. Би утга учиртай амьдрна одоо. Миний утга учир бол хамгийн сайхнараа одоо гоё инээж л амьдрах. Тэрэн дээр туссан. Тэнгүүтлээ энэ шууд дараагийн ингээ концепттэй холбогдож байгаа байхгүй. Тэр нь болохоор the hedonic treadmill гэдэг гедоник гүйлтийн зам гэж нэрлэдэг юм шиг үлээ монголоор. Нөгөө нэг юм бөөрийнхи хамструуд усны өхрүүд ингээ гүгээд идэг юу байдаг шүү дээ. Тэрийг гедоник treadmill гэж нэрлэдэг юм байна л да. Тим юмны ойлголт заяа. Тэгээд энэ нь болохоор бас л сэтгэл зүйн концепт. Тэгээд энэ зүгээр нөгөө нэг гол утга учир нь болохоор амьдралд дээшээ болж исэн одоо гинт ингээд дээшээ болж байгаа үйл явдал латон тавьчихдаг ч юм уу те. Эсвэл гинт доошоо болж байгаа үйл явдал асалт ордог ч юм уу, хүн алддаг ч юм уу те. Амар хэцүү ингээд ямар нэгэн дээшээ эерэг болон сүрэг ийм үйл явдлууд урт хугацаанд тэр алга болдог. Тэгээд ерөнхийдөө бол амар хурдан ийм буст юм шиг хэрнээ. Яг дахиж хизээч ингэж одоо шууд латент очичингуудаа өстө би яг энэ дээр ирчлээ. Одоо би дээшээ амьдрна гэж байгаа л яг үндэ ингээ буцаал унж яадаг. Эсвэл тэр доошоо унчаад яна би эндээс гарч ирэхгүй нэ би яг ийм амар хэцүү байх юм байна гэж бодож байгаа боловч яг үндэ дахиад цаг хугацааны дараа дахиад дээшээ болчдөг. Тэгэхээр ингээд яг ингээ гүүгээл байгаа юм шиг хэрнээ яг нэг газараа байгаа л идэг гэсэн утгатай юм байна л да. Энэ сэтгэл зүй. Амар гац. Наа чи бүр амар deep байна. Амар юм би надад зү. Гүүгээл байгаа нэг газараа байж идэг ч гэсэн ёо. Зүүд бүд юм хаашаа те. Зүүдэндээ тэгсэн шүү дээ. Гүүгээд тахах тусам нэг ерөөсө хөдөлдөггүй.
Тэгээ энэ болохоор нөгөө нэг юм сэтгэл зүйн майндсет биш зүгээр ингээд сэтгэл зүйн одоо урт хугацаагаа хараад үзэхэл тийм байгаа юм л да. Тэгээд энэ бас зөндөө олон судалгаанууд байдаг. Тэгээд ер нь нэг судалгааг нь л яхад болохоор тэр нөгөө латинч хэдсэн хүн, осолд орсон хүн хоёрыг ингээд хараад үзэхэд цаг хугацааны хувьд ч гэсэн яг адилхан хугацааны дараа ингээд аз жаргалынхын левел нь яг адилхан бас болдог гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө хүний амьдралд болж байгаа эерэг болоод сөрөг ийм үйл явдлууд эцэстээ ингээд энгийн статик байдалтай очдог. Бүх юмнууд тэгдэг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь болохоор эцэстээ ингээд ерөнхийдөө юу ч хийсэн гэсэн чинь ингээд энгийн байдалтай очино. Тэгээ юу ч хийсэн гэсэн чинь ингээд юу ч авсан гэсэн одоо материал би одоо ингээд ажилд орчих юм бол амар гоё амьдрах гэдэг ингэж бодож байгаа бол тэр чинь худлаа. Чи ажилд орсон ч гэсэн яг богино хэмжээний буст авна. Гэхдээ тэгээд чи ингээд буцаад ингээд зүгээр энгийн хуучин аз жаргалгүй байдал дээрээ очноо. Тэгэнгүүт хүмүүсийг тэнгүүт энийгээ санаад одоо материалын байдал ч юм уу ер нь юмнууд ингээд чамайг аз жаргалтай болгоно чи энд хүрчихэл юм бол яг гоё байх гээд байна гэж бодож байгаа бол бодлаа. Чи ингээд буцаад дахиад энгийн байдалтай очноо. Чи тэр юмдаа хүрсэн ч гэсэндээ эцэстээ ингээд чи дахиад буцаад уннаа. Яг тийм. Би бас яг нэг тийм юм сонсч байсан юм байна. Яг аз жаргалтай болох гэдэг юмыг ингээд нэг гол гэд үзчихээрээ тэр нь айгүй буруу болчдаг. Одоо би ингэчих юм бол аз жаргалтай болно. Тэгчүүл аз жаргалтай болно гэд. Тэгэх юм бол тэр аз жаргалаа чи хизээж барьж авч чадахгүй. Тухайн үед одоо нэг BoJack Horseman хоёр үзчихсэн үү? Үгүй. BoJack Horseman гэдэг нэг юм дээр Netflix дээр байдаг нэг анимашн гэдэг байхгүй юу? Тийм Hollywood-ийн гол дүрийн морин амир тийм нарциссистик тийм яг л тийм сэтгэл зүйн тийм асуудалтай морь байдаг. Тэгээ тэр морь бас яг тийм байхгүй одоо. За яг би ингээд энэ кинонд тоглолцох юм бол амар хаппи болох гээд байна гэл. Тэгэл тоглолцоод битггүй би одоо хаппи болохгүй байгаадах юм ямар сони юм бэ гэл. Тэгэл Оскарт нэр дэвшүүл хаппи болох юм байна гэл. Тэгэл Оскарт нэр дэвшээл нэр дэвшлээ хаппи болсонгүй ямар сони юм бэ. За одоо Оскартаа ялаатай гэд. Тэгээ Оскартаа ялж ш нэр хаппи болох юм болов уу гэл тэгсэн чинь дахиад хаппи болохгүй яг хэвээрээ. Би яагаад хэвээр байгаа юм бэ? I think I'm broken те. Би эвдэрсэн юм шиг байна. Гэл нэг тиймэрхүү байдлаар ингээ байнгын ингээл би ингэчих юм бол хаппи болно гэж бодсон чинь болохгүй штэ. Яагаад ингэж байгаа юм бэ гэлээ. Эргэн тойрныхаа хүмүүсээ зовоогоол те. Тэрнтэй яг адилхан юм санагдлаа. Яг тийм утгатай. Тэгээд энэ одоо амьдралд байгаа гарч байгаа тийм өөрчлөлт сэтгэл зүйнч бай, тийм материалагч бай юмнууд ингээд буцаад яг энгийн одоо тасан цогцоод ингээ яг адилхан буцаад ундаг гэдэг ба шүү дээ. Тэгэхээр энийг интервью хийж байгаа нэг юм байт юм л та. Интервью гэдэг нь юу лээ? Цадаа болох. За. Тэгээ энэ концептыг одоо зогсоож байгаа гэх юм уу? Нэг зүйл нь болохоор тэр mindfulness гэж байгаа байхгүй юу? Одоо ингээ хүн хэд аз жаргал нэг юм аваад аз жаргалтай байгаад нэг юмны араас гүгээл аз жаргалтай байх гал байгаа тэр бол ингээ бүтлгүүтэд байдаг гэж байгаа. Тэгэхдээ ингээ mindfulness-ны араас ингээ явах юм бол улам ингээ дээш одоо нөгөө нэг аз жаргалынхаа хувьд дээш доошо болох юм байхгүй. Тэгээд тийм ямар ч шиг ингээ позитив тэр сэтгэл зүй, эерэг сэтгэл зүй, тэр mindfulness гэдэг зүйл энэ hedonic treadmill гэдэг концептыг интервью хийгээд байгаа гэдэг байхгүй юу? Монголоор ойлгомжгүй юм ярьсан. Ёо, sorry би нэг яаж гоё тайлбарлах мэдгүй. Яа, тэгэлж mindfulness ч юм болохоор байгаа момент мэдрэх штэ. Одоо байгаа тэр мөчрөө мэдрэх гэдэг концепт мөн үү те? Тийм болохоор одоо нэг юмны араас гүөхтэй биш. Одоо яг амьдрах нь зөв юм а гэдэг юм аа одоо эсрэг нь болоод байгаа юм биш те? Тэгэхээр би бас энэ дээр амар санал нийлээд байгаа байхгүй. Одоо ингээд жишээл бид нар ингээд
за би энэ ажлыг л хиймээр байна гэд яг зүтгэж байгаа хүмүүс бас байгаа шүү дээ. Эсвэл би яг одоо ийм хүнтэй суугаад би яг болчих юм байна гэж бодож байгаа хүмүүс те. Аха. Тэгээд хүүхдтэй болоод тэгээд ингэж явна гэх. Тэгээ яг тэр нь яг хүснээр нь болохгүй байсан гэсэндээ тэрнээс өөр яг хүсэж байгаа тэр юм биш юм гэхэд өөр зөндөө юм тэр хүн тохиолдсон шүү дээ. Замдаа одоо мэдхгүй маш гоё найзуудтай болчлоо тий. Эсвэл гэр бүлтэйгээ үнэн аз жаргалтай гоё гадаадаар аялаад явлаа гэдэг. Хамгийн гол нь тэр хүсэж байгаа юм нь яг тэрийгэ 100% ингээд тодорхойлцохоор ингээд зөвхөн тийшэл ингээд анхаарал нь яваад хажууд нь нөгөө нэг замд нь туулж байгаа тэр гоё процесстэй нөгөө үйл явцаа ерөөсөө анхаарч чадахгүйгээсээ болоод бид нар амар юм юу жоохон тэнэгдүү амьдрд юм шиг бас надад санагдаад байдаг байхгүй юу. Өмнө нь бас би яг л тийм л байсан одоо ингээл 10 жилдээ байхдаа ч юм уу за ингээд одоо их сургуульд ороод дараа нь гадаад би амар сурахыг хүсдэг байсан. Тэгээд гадаад ингээд сумаар тэгээд ажил хиймээр байна. Тэгээд ажиллаа би амар сайн хийдэг. Тэгээд би ингээд дарагдаа ингээд магтуулаад тэгээд би ингээд мэдгүй нэг байр марьтай болоо. Тэгээд машин эдэртэй болоо. Тэгээд амьдрах юм байна гэд. Тэгээд тэгсэн чинь их сургууль ороод ингээд явсан чинь яг үнэндээ хүн байртай машинтай байлаа гэдэг. Тэгээ бас аз жаргалгүй байж байгаа хүмүүс өндөө штэ. Тэр ингээд зөвхөн миний яг нөгөө нэг байхгүй байгаад ideal одоо болмоор байгаа тэр ирээдүйн яг тийм байсан байгаа байхгүй юу. Тэгээ одоо ерөөсөө миний хүсэж байгаа юм за тийм юмтай болчихвол гоё л юм да. Тэгээ тийм биш байсан ч одоо яах вэ те. Тэгээд тийм болчвол яг арай амьдрал дээрх юм. Тэгтээ тэрнтэй тэрэнгүү гэд миний амьдрал явдгаараа явж л байгаа байхгүй нөгөө. Заавал ингээд нэг за би яг энийг 100% хүсэж байна те. Би энийгээ биелүүлмээр ингээд зарим хүнд иймэрхүү нөгөө нэг одоо ингээд биелүүлж байгаа юм ингээд хүмүүс амар адреналин өдр өгдөг бах л та ингээд байхгүй байгаа юм авчгаар ингээд нэг ингээд авчгаар ингээд тийм би ингээд accomplished те би имийг чадсан тийм мэдрэмжийг би авч чадчихээн гэдэг юм дээр багт. Тэгээ тэрний хизээч нөгөө нэг дуустдаггүй юм уу ингээд хай нэг өнцгөөс нөгөөрөө ингээд шилжсээр агаад тэгээд ингээд завгүй явсаар агаад ингээд нэг мэтгэхэд амар их алдаа хийсэн ч юм уу те дотны хүмүүсээсээ салгаад явцсан. Хайртай одоо нөгөө өөр нэг юм хүсчихсэнсээ болоод чухал юм бас дундаа алдсан ч юм уу те. Тэгэж ингэж нөгөө нэг завгүй бас байх. Тэгээ би яг за яаж тийм байхгүй бах уу гэд ингээд бодож байгаа байхгүй. Тэгээд бас тэрийг хинч хариултыг мэдэхгүй штэ. Бид нар ингээд ингэхгүй байвал ингэдэг гэдэг нэг тийм том юм хүсээд идэв шиг байгаа. Гэхдээ эзэн шиг тийм том юм хинч ч байдгүй штэ. Хүн болгоны туулдаг нөгөө нэг зам нь ингээд шал өөр өдөг. Тэгээд нэг цэгээс эхэлж байгаа заавал нэг хүмүүс тэр цэгээс нь эхэлтгүү шал өөр төрлийн ертөнцид шал өөр өнцгөөс эхэлж байгаа байхгүй. Тэгээд нэг зөрөөл ингээл би бинтэйгээ ингээл явдлаа тэгэд дунд нь хүмүүстэй нийлнэ. Тэгээ сална. Заавал хамтаа галбгүй ингээл тэгэл тийм болохоор ингээд хүн болгоны амьдрал ингээд шал өөр ингээд өнцөг замаар ингээд явдаг гэдгийг өөрөө санаад тэгээд өөрийнхөө амьдралыг утгатай болгох байгаа юм байна уу? Тэрийг хүн өөрөө шийдээд тэгвэл угаасаа утгагүй байвал бас тэнэг штэ. Утгатай бас болгохын тулд өөрийнхөө тархийг бас нэг өнцгөө өөрчлөхөөл бас чухал юм шиг байгаа. Жишээлбэл би чи одоо нөгөө цэцгэл готрол сүүлийн хэдэн сар ингээд орцсон байсан шалтгаан нь би яг нэг юм толгон дотроо хүсэдсэн байгаа. Тэрийгээ би хүсэж байгаагаа бас сайн мэдэхгүй байсан юм шиг байгаа. Тэгээд нөгөө яг тэрнгээр нь явахгүй болонгууд юу ч нөгөө нэг санаагаар бүтэхгүй байгаа юм шиг санагдаад ингээд болж бүцэж байгаа бүх юмудаа болж ийн гэж харахгүй байгаа байхгүй. Бүгд л бүтлгүүтээд нөгөө тэр миний нөгөө нэг үүсгэсэн байсан ирээдүгээс шал өөр тал руу яваад байгаа нь ингээд намайг амар нөгөө ирээдүгөө ингээд юм нөгөө нэг гарт биш шал өөр ингээд юмар яваад байгаа. Миний гарт биш ингээд өөр хүмүүсийн гарч байгаа юм шиг нэг тийм control тийм мэдрэмжийг авч чадахгүй ус амар сэтгэл надсан байгаа байхгүй. Тэгээд тэрийгэ засах гэж
өөртөө маш их ажилласны эцэст за одоо тэгээд яах вэ? Тэгэл одоо би ингээд цагийн ажил одоо ингээд хийгээ явж байхдаа хүмүүстэй их ярьдаг ч юм уу те. Одоо жишээлбэл хамт ажиллаж байгаа хүмүүсийнхаа амьдралыг ингээд хаяа сонсож байгаа байхгүй юу? Миний хас шал өөр амьдралтай хүмүүс заяа. Тэгэл одоо үйлчлэл орж ирж байгаа хүмүүстэй ингээд хальт бас яриа удна. Намайг одоо жишээлбэл чи ханаас ирсэн гэдэргээл асууна. Би Монголоос ирсэн гоо. Төө би чамайг Монгол гэж хараа ягаад ч мэдсэн юм аа гэд ингээд Монгол хүмүүсийн face structure нь жоохон өөр нэг нүрийн хэлбэр одоо юу муу арай өөр өгдөг. Тэгээд чамайг яг Монгол гэж харсан гоо. Тийм үү тэгвэл Монголд очиж ирсэн үү гэдэргээд нэг жижигхэн яриа ингээ өрнүүлчихэд тэгээ салаад явах тэр мэдрэмж ингээд бас надад амар юм утгатай санагдаад байхгүй нөгөө. Заавал тэр нь ингээд миний амьдралд амар үр өгөөж өгöd байгаа даа биш. Зүгээр ингээд тэр хүнтэй ярилцаад тэр хүний нэг юм жоохон яриаг ингээ хүмүүстэй нэг connection үүсгэхтэй. Заавал тэр нэг тийм удаан хугацаанд үүсэх connection биш ч гэсэндээ богино ингээд яриа үүсгээд ажлынхаа хүмүүстэй ингээд нэг сайхан мэдлээд нөгөө нэг жоохон гутан гавж явах юм бол яа гутарсан гэдгийг сонсоод сэтгэлээ дэмжих тэр бүх ингээ мэдрэмжүүд миний амьдралд амар юм утга өгöd байгаа байхгүй жижиг бага хэмжээгээр. Яа. Тэгээ хүний амьдрал түрүүн чиний хэлсэн шиг ингээ гоё нэг юм томьёо гараад ирэх юм бол яг тэр томьёоныхын дагуу амьдрчвал яг тэ нөгөө тэгштгэлийн нөгөө талыг нь олчих гээд байгаа болохоор амар гой санагдаад байгаа шүү дээ. Хэрвээ тийм байсан бол би энэ нөгөө нэг одоо энэ ярих байгаа парадокс энэ ойлголтуудыг бодохдоо болохоор энэ нэг юм томьёо гэж бодоод байгаа байхгүй юу? Одоо бодсон. Зарим зүйлүүдийг ингээд би ганцаараа одоо бодоол одоо тэр амьдралын утга учир мөчийг би одоо ингээл амар зовоод байхаа оронд угаасаа шууд ингээ нөгөө philosophical meaning энтрийг нь хайгаал те ингээд хүмүүс юу гэж бодын тэрний талаар тийм онол байдаг үгүй ингээд мэдчих юм бол угаасаа үнч амар юм common юм байна штэ энтергээ мэдчмээр тэнгүүд тэгштгэлийн хариуг нь тэндээс одоо энэ ойлголтуудаас олцохоор санагдаад тэгээд энийг хайсан байхгүй эднэрийг болсон байхгүй юу? Та Panorama podcast-ыг дэмжих хүсвэл бидний Instagram хаяг болон YouTube сувгийг дагаарай. Дараагийн одоо ярих 3 концепт маань болохоор парадоксууд заяа. Логик зөрчилдөөнүүд гэж монголоор орчуулдаг юм лээ. Тэгээд эдгээр бас амар сонирхолтой заяа. Гэтэ яг бүр амар саяны хоёр шиг юм deep бол биш. Гэтэ зүгээр ингээд логик зөрчилдөөнүүд сонирхолтой логик зөрчилдөөнүүд юм байна шүү заяа. За тэгтээ энэ paradox of choice гэдэг бас нэг сэтгэл зүйн ойлголт заяа. Логик зөрчилдөөн. Сонголтын логик зөрчилдөөн гэж байна. Хоёрыг хэлээгүй сонголтын логик зөрчилдөөн гэж юу болохыг сонсч ирсэн үү? Paradox of choice. Юу нэ? Би амар сонсч ирсэн юм байна. Гэхдээ мартчихж нөгөө paradox ч нөгөө аль сонголт хийсэн буруу юу л нэг юм хара нөхшиг тийм мэдхгүй нэг ингээд эргэлдэх тэр имийг чинь парадокс гэдэг бол нөгөө тийм парадокс гэдэг нь бол өөрөө логик зөрчилдөөн гэсэн үг. Ямар ч төрлийн логик зөрчилдөөн. Одоо ингээд бодоход яг логикоор бол ингээд яваад байх юм шиг хэрнээ логикоор бас болохгүй юм шиг тиймэрхүү концептуудыг парадокс гэж хэлдэг. Тэгээд paradox of choice гэдэг нь болохоор юу гэж аахгүй сайхан гарч ирсэн концепт юм шиг үлээ. 2004 онд миний хайснаар болохоор энэ 2004 онд Barry Schwartz гэдэг хүн ном гаргаад Paradox of Choice гэдэг ном гаргаад тэгээд тэрнээс үндэслээд энэ концепт гарсан гэдэг байгаа байхгүй юу? Гэтэ хүний амьдралд амар ойрхон байдаг концепт заяа. За сонголт ерөнхийдөө олон байх сонголт ерөнхийдөө байх тусмаа илүү сайныг нь сонгоно штэ тий. Одоо жишээ нь надад хоёр алим байгаа бол би харж байгаад аль нь дайжгүй аль нь муудаагүй ч юм уу гоё гэдгийг нь харж байгаад ингээд нэг гоё нь авна штэ арай дайжгүй. Тэгтэл
надад 2 алим биш 10 алим гараад яг 10 алим гэхдээ ондоо сортын 10 алим гараад ирэнгүү гэхдээ би нэгийг л авах хэрэгтэй болвол би ингээд пазлд болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр логикоор бодоход бол би ингээд олон сонголттой байгаа таах тусмаа би ингээд хамгийн сайн choice хийж болно штэ. Тэнгүүд тэр олон ингээд логикоор бодох юм бол олон choice-уд байгаа дундаас хамгийн сайныг нь авах боловч олон байгаа тах тусмаа яг үндэ сонголт нь хэцүү болж эхэлдэг. Сонголт хийхдээ удаж эхэлдэг. Хийсэн сонголтондоо эргэлзэж эхэлдэг. Тэгэл өмнөх өөрийнхөө хийсэн сонголтондоо харамсаж эхэлдэг тий. Сонгоцсны хохой тэрийг нь авдагч байж үү нэг авдагч байж үү. Чи яг миний нөгөө чихвч сонгохдоо завсан юм. Сүүл чихвч авсан. Тэгээд судлаад ингээд янгууд асар их чихвч байгаа байхгүй юу? Би юуг нь харж авах хэрэгтэй ерөөсөй ойлгохгүй байхгүй ингээд. За миний гол зорилго нь бол зүгээр ингээд тренд явхад трейни дуун амар чанга байсан. Тэгээ би өөрөө хөгжим сонсохдоо ингээд амар бидэрч сонсох дуртай байдаг болохоор айгүй сайн дургалттай тэгээд noise cancellation сайтай гаднах юм дууг ингээд хаадаг тэм чихвч авъя гэдгсэн чинь үнийн сонголтод гарч ирж байгаа байхгүй юу. Яа. Тэгээ зарим нь ингээд ноутбук шиг үнэтэй. Зарим нь болохоор мангар хэмтэн байгаа байхгүй юу. Тэгээ би ингээд илүү мөнгө өгөх тусам илүү чанартайг авах гэдэг. Тэгээ ингээд at certain point 300 паундны одоо чихвч 400 паундны чихвч хоёрын хоорондох одоо тэр гаргаж байгаа тэр нөгөө qualities тэ нөгөө specifications одоо яг л адилхан заяа. Тэгээд сайт болгон дээр бид нар ингээ хамгийн сайн чихвчнтэй ингээд сонтоод байгаа. Тэгээд ингээ харахаар ингээ за би 400 300 паундаар ингээ чихвч ингээ авч яснаас зүгээр ингээд өөрийнхөө хамгийн анхны одоо яг юу хүсчихсэн хэрэгцээгээ хангах тэр юугаа харах юм бол үнэн яг хэд байна гэсэн чинь 70 хэдэн паунд байсан байхгүй. Тэгээд яг миний одоо яг миний болохоор Sony-гийн чихвч юм. Тэнгүүд Bose эдэр болоод эхлэхээр тэр нь 150 байгаа байхгүй юу? Тэрнээс дэше. Тэгээ нөгөө Marshall-ийн чихвч байсан болохоор тэр 109 гэж байсан. Тэгээ тэр нь бүр ингээд 70 цаг тасралтгүй хөгжим сонсдог заяа. Надад угаасаа 70 цаг тасралтгүй сонсох юм хэрэггүй байгаа байхгүй тий. Ингээд хасч яаж байгаа. За энэ зүгээр юм байна гэд эцсийн сонголт хийж байгаа. Тэгээд удаан харах тусам амар торчерт болоод ингээд тэгээд ингээд за яалан ч яах вэ нэгийг сонгочих. Угаасаа л нөгөө шаардлага хангаж байгаа юм чинь тэгэл болоо гэд гялт дуусгаж байгаа байхгүй. Тэгээчгүй. Тэгээд ингээд амьдрал тийм их сонголт байн гарч ирдэг байсан бол би бүр амар зовхоор юм лээ. Одоо ингээд нэг 10,000 ихтэй хүнээс за зайнаа сонгох гэлтэй. Дэлхийд тэгс 7 нэр бүхэн байдаг нас те. За их нэртэй хүмүүсийн хасыг тэгээд ингээ хасыг тэгээд өндөр биш бол хасыг турах хасыг. Гэдэг явахаар бас айгу цөөхөн хүн бас өлдөд байгаа. Тэд нар тэгээд нөгөө миний нөгөө амьдарч байгаа газар бас байна уу үгүй юу те. Монгол байх ёстой юу үгүй юу гэдэг тэр бас ингээ хасагтаасаг. Ер нь гэхдээ сонголт юу болгоно тэгэхээр амар. Тэгэхээр Менагийн яг paradox of choice гэх юм тэгээд юу юм байна? Амар нэг эксэг туссан efficiency-ийн буурч идэг гэдэг нь амар унаан санагдлаа. Харин тийм. Одоо би бас мэржлээ сонгохдоо үгүй сургуультаа сурахдаа их сургууль сурахдаа хаашаа явах вэ гэдэг тал дээр бас ингээд яг ийм байдалд орж исэн байхгүй. Тухайн үед би бас ийм концепт байдаг гэж мэдэхгүй байсан. Тэгээд хэрэг би мэдчихсэн бол өөшээ угаасаа сонголт ихсэх тусам хэцүү байсан байх зүгээр тэг ингээ харж байгаа хамгийн сайн нь зүгээр нүдэ анаа цонго угаасаа л цааш явах юм бэ энэ төр гэж мэдсэн бол тухайн үед бас туслах ёстой байсан концепт шиг санагдаж байгаа байхгүй. Тэгээд очилт иймэрхүү тийм choice moiseтэй холбоотой тийм парадокс орж ирсэн үү? Би бүр байн ордог штэ. Одоо жишээ нь ингээ би бүр сонголт хийн гэдэг юм надад ер нь айгүй хэцүү байдаг заяа. Би зүгээр хоол идэхтэй хүртэл
ялын сонгож идэх үү гэдгийг ингээд бодох гэж надад амар хэцүү байдаг. Тэгээд тэнгууд бараг ингээд шууд аль нэг ингээ хамаагүй сонгочлоо гэхэд хамт явж байгаа хүний авсан хоол нь илүү гоё харагдаад ч шиг тий. Яа. Тэгээ би зүгээр арай амархаа гэж сонгож байгаа ч тий. Энэ надад энгийн санагдаад байгаа байхгүй. Одоо жишээ нь бидний үеэс ахуулаад ч юм уу. Тийм бидний үеэс ахуулаад лах юмнууд ингээд амар өргөн сонголттой болцсон. Бүх юм амар өргөн сонголттой болцсон. Тэнгүүд бид нэр худлаа ингээд өргөн сонголттой учраас шийдвэр гаргах чадвар муутай. Тэгээ ингээд тийм болцсон их санагдаад байгаа. Яа тэгэхээр одоо би ихч мэгч хамгийн том ихч надаас амар ихч ахгүй миллениал 12-оор ихч. Тэгэл тэр би тэдний мэдний үеийнхнийг ингээд сонсоод ахаар тэднэрт бол сонголт бол байгаагүй. Тэ яг ид гэсэн хоолын идэл өмс гэсэн хувцсыг өмсөөл тэ яв гэсэн сургуульд нь явж маавал тэгэл ямар сонголт бол байгаагүй. Гэтэ тэд нар бол амар happy байсан байгаа байхгүй юу? Тэ харин тий хийсэн юмудаа амар сайн ч юм уу тэ эсвэл иж байгаа бол айгу дуртай ерөөсө голч молд чилж мэлдэггүй. Одоогийн хүүхдүүдийг хараад хар улам нөгөө хоолоо голдог тэ өмсөн хувцсандаа таарлагддаггүй. Тэгэл сонгосон сонголт юу мэрэгчлээ ч сайн байдгүй те. Шийдсэн мэдсэн биш. Тийм байгаад байдаг нөгөө ийм их сонголт байгаад байгаа учраас яг committed биш. Тэгээ төөрж мөрөөс regret харамсаж марамсаад тэгээд юм шиг санагц. Яг артчлалын нэг downside юм шиг тий. Илүү боломж нөгөө глобалчлал гэдэг нөгөө нэг юм бий болсноос хойш одоо ингээд улс орон болгон эцэст нэг л улс болно гэж одоо тооцоолоод байгаа шүү дээ. Бидэрт одоо цаг л хэрэгтэй байна гэх юм бол ингээд бүх юм угаасаа нэг л юм болно. Бүх юм холбогдчихж байгаа. Сүүлдээ нэгэн хэлтэй болно. Магадгүй 100 жил биш юм ба гэхээр сая жилийн дараа ч юм уу те дэлхий байд зөнөөгүй байх юм бол тэнгууд нөгөө глобалчлал нөгөө нэг бий болохын хэрээр сонголт маш их гарч ирж байгаа хөө. Одоо ингээд одоо жишээлбэл бид нар ч нөгөө нэг юм нөгөө коммунист байсан үед одоо нөгөө тэр үед картны бараа гэж яддаг байсан шүү дээ. Тин чин сонголт байдгүй зүгээр шууд гартал өгдөг байсан юм шүү те. Тэгээ юу хашил машил те. Зүгээр л ингээд энэ ингээд танаа 7 хоногийн чинь хоол гэдэг ингээд өгчдөг ч юм уу те. Тэгэж ингээд бодохоор ингээд бас нэг өдөрт ингээд гараад сонголт хийгээд тах шаардлагагүй. Угаасаа очиод дэлгүүртээ очино. Карта өгнө. Тэгээд хүнсээ аваад тэгээд буцна. Гэтэл одоо бид нар дэлгүүрлөө ингээд ороход нэг за вандуу явлаа гэхэд хитэн төрлийн вандуу байгаа юм бэ те. Үннээс өөр ганцхан одоо хаанаас ирж байгаагаа нь өөр байна. Тэгсээ жоохон чихэрлэгдэв ч юм уу эсвэл давсархуу байх юм уу аль нь ах юм. Гэт ингээ бодхоор ингээ бүр ингээ зарим ингээ юмн дээр хитрхи их нөгөө нэг юм хэрэггүй сонголтыг бий болгоод идэх ч юм шиг. Тэгээд тийм байлаа гэд бид нар илүү сайхан амьдраад байгаа бас яг биш байгаа байхгүй юу? Илүү сонголт гарах тусам илүү гоё амьдраад байгаа юм уу гэхээр үгүй. Тэгэхээр ингээ бид нар чи амар тийм хэцүү үед юу амьдраад байгаа юм уу даа л гэж бодож байна. Гэтэ харин энийг мэдж байгаа учраас сонголт ихсэх тусам хамгийн сайныг авдаг биш. Сонголт ихсэх тусам хэцүү байд юм байна гэдгийг мэдчихэж байгаа бол зүгээр өөрийнхөө одоо сонголтуудыг багасгachиж бас болохоор байгаа байхгүй тий. Ингээл за зүгээр л нэг хоёр юм хараад за нэг нь сонгоё гэл ингээд амар хурдан шийдвэрдэг байж сурмаар юм шиг байгаа байхгүй. Угаасаа л энэ чинь хараад бокс амар хүсдэг. Би ингээд дэлгүр мэлгүрээ дээр орохоор за уусаа нэг эмэг аавна гэж бодсон. Тэгээд тэр нь яг иймэрхүү эмэг гэд ер нь төсөөлцсөн. Тэгвэл за тэрнээс ч авчитаа гэд очихоос өмнө читрэ гаргацсан байж идэг. Тэгээ очиод тэрийг аваад гараа авчдаг. Тэгвэл манай нэг найз бүр ёо анукота дэлгүрээс ямар амар юм бэ. Тэгвэл тэрийг очиад за гайгүй юм байна гэснээр шууд авцсан. Тэгээд ингээд бараг 5 минут болоогүй би бүх юмнуудаа ингээд хий гарчиж байгаа байхгүй. Надад ингээд ийм шийдэл гарахтаа ингээд амар гүн бодоод ингээд олон ингээд юмнуудыг хараад судалгаа хийгээд иддэг хүмүүс намайг амар цалгаагаад иддэг. Уучлаарай. Бүр ингээд амар хэд намайг ингээд нэг талаараа ингээд торчер хийгээд иддэг байхгүй. Би ингээд харахаар за наа чи ингээд гоё харагдаж штэ. Энийг авчихгүй юу да гэд ингээд
өмнөөс нь ингээ бүр ингээ залхаад те. Тэгс чи манай аав ингээ яадаг дэлгүүр оронгууд ингээд материалын үзэл тэгээд тэр материалаа баг 3 удаа очиж шалгаж үзсэн заяа нэг материал. Ээж таар бүр сүултээ бүр ядраад бүр ингээд амар өмнөөс нь ингээд тэрийг ер нь сайн материалтай үгүй юу хамаагүй угаасаа 3 жил ашиглаа л угаасаа хаяхаар юм шиг надаа ингээд нэг тийм тэр нь тэгэд зовоод ингээд дах шаардлага байхгүй юм санагдах таа. Гэхдээ тэр нөгөө нэг сонголт хийж байгаа процессоо айгүй enjoy хийдэг хүмүүс бас байд юм шиг байгаа нөгөө боломж байгаа нь өөрсдийг нь баярлуулдаг. Боломжгүйсэн бол шууд сонгосныг аавна гэхээр тэр нь ингээд өөрсдийнхөө ирээдүг контрол хийж чадахгүй байгаа юм шиг санагдаад байгааг нь л аваад байгаа юм шиг тийм мэдрэмжийг өгөөд тэгж ойлгодог хүмүүс бас байдаг юм шиг байгаамаа. Тэгээд тэрийг буруутгахгүй л дээ. Тэгтээ зүгээр миний хувьд би сонголт тэгж удаан хийх амар дургу. Гялс гаргаад ингээд явчихсан санагдаад байдیں۔ Яа, за нэг ийм концепт байна. За дараагийн концепт нь болохоор эдийн засгийн ойлголт заяа. Paradox of thrift буюу химнэлтийн логик төрчлөлтөө. Химнэлт хийх логик төрчлөлтөө заяа. За эдийн засгийн онол дээр. За энэ нь болохоор ингээд хувь хүн одоо би одоо жишээлбэл мөнгө цуглуулад байх тусмаатай хэмнэлт хийгээд ингээ бааж төсвийн одоо төлөвлөгөө гаргаад гэрийнхаа өөрийнхөө төсвийн төлөвлөгөө гаргаад би мөнгө цуглуулад байх тусмаа би ингээд илүү их мөнгөтэй илүү их гоё байгаад байна штэ. Тэгэнгүүт одоо хүн болгон яг ийм над шиг бодоод олон хүн болгон над шиг бодоод ингээ мөнгө сэвлээд байх тусам эцэстээ эдийн засгийн уналтанд оруулдаг байгаа байхгүй юу? Тэгэхээр бас ийм химнэлт бас бүх хүн химнэлт хийгээд ээж болохгүй байгаа байхгүй юу? Угаасаа гэхдээ энэ амар реалистик биш л дээ. Зүгээр гэхдээ яг нөгөө концепт болохоор тий. Гэхдээ ингээд энэ болохоор одоо чинь Кенисийн эдийн засаг гэж сонсч байсан уу? Кенисийн эдийн засгийн ойлголт онол гэдээ бас нэг юм байдаг байхгүй юу? Тэр нь болохоор бас яг яан зүрийн л нөгөө анхан шатны эдийн засгийн ойлголтын талаар ярьдаг. Гэхдээ яг энэ paradox of thrift-ийг бас дурдсан байдаг. Тэгээд тэр нь болохоор яг эдийн засгийн уналтын үед одоо ч яг одоо л эдийн засгийн уналтын үе гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ ийм эдийн засгийн уналтын үед хүмүүс ингээд аль болох мөнгө цуглуулад санаа зовоод нөгөө идэх юма багасгаад ингээд мөнгө цуглуулад эхэлт юм байна л да. Тэгээд инх тусам нь эдийн засаг нь муудаад идэг. Яагаад гэхээр нөгөө мөнгө цуглуулад байгаа юм чинь буцаад нөгөө зах зээл дээр манай мөнгө маань гарахгүй цаанаасаа бараагаа худалдаж авахгүй болохоор тэр компанид орлого олохгүй тэр компани орлого олохгүй болохоор хүмүүс ажлаас нь гаргадаг тэр ажлаас нь гаргаж байгаа учраас буцаад хүмүүс нь ингээд мөнгөгүй байдаг гэдэг ч юм уу нэг тиймэрхүү ийм эргэлтэнд орчдсон юм байна л да яг эдийн засгийн уналтын үед. Тэгээ энэ нь болохоор яг энэ paradox of thrift-ийг баталж байгаа байхгүй юу? Яг ингээд химнэх олон хүмүүс зэрэг ингээд химнээд эхлэх юм бол эцэстээ угаасаа эдийн засаг нь ундаг. Гэхдээ ганц хоёрхан хүн ч юм уу эсвэл зүгээр нэг цөөхөн ингээд хадгалах юм бол мөнгөтэй байж болно. Хожиж чадна. Гэтэ хүн болгон хадгалж болохгүй. Личэрлээ би тархинд шууд орж ирсэн юм энэ заяа. Монголчуудын одоо дийлэнх нь онлайн бараа хийдэг болсон шүү дээ. 3 сая одоо иргэн бөөнөрөө онлайн бараа хийдэг болчвол хин би бинээсээ худалдаж авах уу? Аха. Зүгээр бодсон ч. Тэгээ дээр үед нэг спиртний 8 их гардаг гэсэн шүү дээ. Тэгээд яг эхэндээ нэг төрүүлж оруулж ирээд эртгэн гарцсан хүн хожоод мөнгөө бизнес эхлэх мөнгөө эхлээд олоод тэгээд гараад баяжаад гарцсан байхгүй. Энэс хоошоо дагаж орж ирсэн хүмүүс нь сүултээ өрөнд ороод дууссан. Одоо тэрнээс холбоотой одоо нөгөө зохицуулалт дээр гарч ирсэн юм шиг байгаа. Спирт холдуулах тийм юу. Тэгээд нэг одоо тэр нөгөө хуулийн цархааг ашиглаж тийм байдгүй байх үед нь мөнгө олж чадсан хүмүүс бас байгаад байгаа байхгүй. Тэгээд ингээ харахаар бас нөгөө цаг нь
цаг цагаараа гэж бас байгаад байгаа юм шиг байгаа. Тэгээд манай ээж нөгөө бисмертийн бараа хамгийн анх хийдэг байсан юм шиг байгаа. Тэгээд зөв үедээ гарч чадсан. Тэрнээс хоошоо нөгөө маш олон хүн нөгөө мөнгөө алдаад тэгээд дууссан байж идэг. Тийм. Яа. Imagine 3.6 сая хүн те бүгд спиртийн бараа хийдэг байсан бол ингээл зүгээр тэр ковидын үеэр яг 21 22 онд ч юм уу яг тэр Монгол бүр ингээд юу амар болсон те тэр онлайн дэлгүүр баг 2 хүний нэг нь онлайн дэлгүүр хийгээд байгаа юм хайшиж. Би хүртэл хийжсэн ш цагтаа. Дулчаал хөдлөө. Гурван хүний нэг нь байх нь шүү. Би бол цагтаар онлайн дэлгүүртэй байсан. Яваагүй л дээ дампуураад цаашин зүгээр сонирхолгүй болоод авсан байх тэгвэл. Тий сонирхолгүй болоод тэгэл яат шүү. Би чинь дөнгөж нэг машин тэрэг сураал машинтай болоод тэг хүргэлт өөрөө ээж мэгэл онлайн дэлгүүр ажиллуулаад яваад байсан. Тэр нөгөө нэг эдийн засгийн эргэлтэнд ороод нэг хэмнэх тусам эдийн засгийн уналтанд ороод бизнес нь юугүй болно гэдгсэн шүү дээ. Тэрэн дээр бас яг эндээс супермаркетад амар ажиглагддаг байхгүй юу? Одоо энд хүнсээ цуглуулах гэдэг орнгууд 7 хоногт ер нь бол нэг удаа хүнсээ цуглуулж байгаа. Тэгээд ороход 7 хоногт нэг брендing бараа бүтээгдэхүүнүүд бүр ингээд амар хямдарсан байдаг. 50% муур ч юм уу тий. Тэгэнгүүт зөвхөн тэр одоо юу гэхэд ер нь бол бүх бараа нэр төрлийн бүтээгдэхүүнээс одоо шоколад байлаа гэж бодоход шоколаднаас яг аль нэг брэнд нь тий. За Cadbury ч гэдэм үү. Одоо энэ тийм юу гэдэг лээ. Одоо Alpengold гэдэг ч юм уу тий. Яг нэг л брендийн шоколад яг тэр 7 хоногт бүр ингээд 50% хямдарсан байх юм бол тэр ингээд тасганд баг ингээд ороход хоосон болсон байдаг. Жохон өдөр тийш орох юм бол тэнгүүд бусдын дүүрэн хിവэрэ яждаг. Тэгээ дараагийн 7 хоногт оронгууд яг хажууд нь байдаг өөр шоколадны брендийг нь 50% хямдруулсан ч юм уу тий. Гэх мэтчлээ ингээд ээлжлээ сүүлжлээ явт юм шиг санагдав тий. Тэнгүүд би бол ингээд дуусгаад. Тэнгүүд би болохоор зэрэг одоо хүнсээ цуглуулах гэж ороход надад ерөөсөө нэг амар ялын ах уу энэ вандуу ямар бол гэдгийг ерөөсөө би боддог байхгүй. Аль нь хямдарсан байв тэрийг авдаг би. Тэгээд доршиж үзсэн. Чи одоо нөгөө сонголтоо багсгах жаахгүй тий. Мөнгө амар чухал хамгийн хямдхныг аавна. Тэгэхээр чин үн хамаагүй үнэтэй юмнууд нь шууд автоматар хасагдчихж байгаа. Тий. Тэгэхээр амар надад амар болчих жоохгүй. Хүнс цуглуулах гэсэндээ айгүй баг хугацаа шаарддаг та тий. За яг ингээд тэгэнгүүт яг миний дуртай авах дуртай юм хямдраагүй байх юм бол хямдартал нь хүлээдэг ч юм уу тий. Тиймэрхүү маркер дэлгүүр хэсгэлээр амар байдیں۔ Ер нь бол яг энэ хэлтэй бүр яг нэг тийм хямдрал гэдэг юмыг яг ингээ хүлээгээд хямдрлаар нь ер нь бол амьдрчдаг болохоор тэрг нь болоод байгаа юм л да. Тэгвэл Монголд бол арай болохгүй л хальта тэр бол. Яа, нэг ийм парадокс байна. За хамгийн сүүлийнх нь болохоор жоохон сонио. Би энийг өөрөөч баг яг зүгээр ер нь бол физик ийм цаг хугацааны ойлголт заяа. Надаас угаасаа амар хол гэхдээ амар сонирхолтой санагдсан. Тэгээ амар богинохан заяа. Гэж байна. Тэр доктор Хүү гэж үзчихсэн үү? Монголд амар гардаг ш. Нөгөө British series мөмстэй тий. Тийм баха. Гэтэ үзэж байгаагүй тэр амар алдартай л юм байлээ. Би доктор Хаустаа дурчлаа. Доктор Хүүг нь үзэж байгаагүй мэн. Тэр нь болохоор нөгөө цаг хугацаагаар аялдаг доктор Хүү гэдэг хүн байдаг байхгүй юу? За тэрнтэй тиймэрхүү концепттэй холбоотой. Энэ болохоор за bootstrap paradox гэдэг нэртэй. Bootstrap гэдэг нь монголоор юу гэсэн үг мэдэхгүй. Жохон ачааллуулах гэсэн үг юм шиг байлээ. Хүн бодлоо мэдгүй. Мэдгүй. Ямар бодоод ах юм. Bootstrap. Зогсоох тэр юу юм бол одоо нөө хавх гэдэг юм уу? Гүү. Тийм биш. Тийм биш юм билээ. Мачааллуулах л гэсэн утгатай юм шиг лээ. За. Мэдгүй ямар ч яагаад ийм нэр өгсөйч мэдгүй. За. Гэхдээ энэ нь болохоор ийм физик ойлголт. Тэгээд юу гэдэг одоо time traveling тохиохгүй юу? Хэрвээ цаг хугацааны аялал гэж юм байдаг бол хүмүүс эргэж одоо би ч гэсэн ингэж боддог шүү дээ. Өмнө тэрэн дээр байсан бол би тийм хийчихгүй юу гээл. Тэгээ хэрэг үнэхээр тийм юм байдаг байсан бол би одоо буцаж очиод
тэр хийх байгаа юмаа ингээд зогсоолоо штэ. Ямар нэгэн чи болно чи regret чи ингээд харамсан шүү бойл гэж өөртөө хэлдэг ч юм уу эсвэл нэг юм болиулаад өөрт нь харуулаад болиулчлаа гэж бодоход одоо ингээд тэрний original одоо тэр хийгчээсэн үйлдэлийнх нь оригинал үйлдэл гэж байха болчихж байгаа байхгүй юу? Яг энэ луп дотор ингээд гацаад ингээд эхлэл төгсгөлгүй тэгээд эсвэл юм cause and effect юм байхгүй зүгээр л яг юм лупд орчихно гэсэн үг байгаа байхгүй юу? Одоо жишээ нь Шекспирт нэг хүн очиод чи ийм юм бичсэн штэ гэж юмыг нь очиод үзүүлэх юм бол би ийм юм бичих юм байна гэж мэдээл те. Тэнгүүтээ нөгөөтхөө ингээл би юм бичих юм байна ингээ харуулчихж байгаа бол хизээ нэгэн цагт ирээдүйд дахиад очиод нөгөө цаг хугацаан дээр очиод дахиад нэг ингээл лупд ороод яг origin байхгүй болчихно. Cause and effect гэдэг юм байхгүй болчихно. Гэдэг аахгүй. Тэгэхээр time travel одоо цаг хугацааны аялал гэдэг юм бол тэр яг юун дээр ойлгож байна. Big Bang Theory дээр гардаг байхгүй одоо миний нөгөө нэг байнга үзээд байдаг series шүү дээ. Тэрэн дээр чи яг нэг эпизод дээр нь гардыг. Тэр тэнхтэж явж байгаад нэг time travelтай кинон дээр гардаг тийм мини юу авч байгаа хгүй юу? Юу дүүлээ тэр чинь модель гэх юм уу? Кинонд нь яг тоглож исэн. Тэр нөгөө нэг цаг хугацааны машиныг нь худалдаж авсан байхгүй юу? Тэгээд тэрний мэдээж хэрэг ажиллахгүй л тээ. Зүгээр л ингээ бэлэг тэнүүтэд тэгэнгүүтээ болдог байсан бол би 2 хоногийн өмнө очиод тэр тэнэгдсэн юм аа ингээ болиулмаар байна гэдгсэн чинь нөгөөх нь болохоор зэрэг чи болиулчих юм бол юу яахгүй шүү дээ. Цаг хугацааны машин хаваагүй байсан бол би гоё юм 2 хоногийн өмнө гэдэг жаа байхгүй юу? Тэгвэл чи 2 хоногийн өмнө очиод цаг хугацааны машин авахаа болиулчих юм бол чи одоо цаг хугацааны машингүй учраас одоо цаг хугацааны машингүй болчихно. Тэгэхээр чи эргэж очиж явах шаардлагагүй болоод энэ ингээ парадокс үүсчихэж байгаамаа гэдэг ч аахгүй. Тэнгүүтээ би энийгээ чамд хэлээгүй байсан ч болоосаа гэдээ ухрааж бас болох уу гэдгсэн чинь үгүй чи энийг аль хэдийн хэлсэн. Тэгээ чи эргэж очиод тэрийгэ болиулчих юм бол чи дахиж энэ явдал болсон гэдгийг болиулж болохгүй болчихно гэдэг ингээд энэ амар ингээд ээдрээтэйгээд ерөөсөө буцлаа гэхэд чи юу ч өөрчилж чадахгүй өөрчлөлөө гэхэд тэр нэг ямар ч юугүй парадокст ороод ингээд утга учир болчихно гэх юм. Exactly яг наадах концепт ч байхгүй юу? Та хэрэг ойлгох шиг байна. Юу ч болохгүй. Тийм үү. Одоо жишээ Нанукагийн жишээн дээр яриа л та. Чи жихвч ингээд авлаа гэж бодъё заяа. Тэнгүүтээ чи авсан жихвч чинь таалагдахгүй байлаа гэж бодъё л та. Таалагдахгүй байсан заяа. Тэнгүүтээ чи цаг хугацааны машинаар аялаад тэр жихвчийг авахыг болиулаа тэглээ гэж бодоход чи анханасаа чи тэрийг тэгсэн байсан болвол ёо энийг тайлбарлаж чадахгүй. Тэрийг чи тэгш үндэслэл байхгүй болчих жоохгүй юу? Тэр байсаг чиний амьдралаас ингээ алга болчихно гэсэн үг байхгүй одоо өөрсдийн гэсэн лүптэй тий одоо чи ингээ жишээлбэл цаг хугацааны байдалд очиод буцаж очиод чи наа чихвчээ битээ аваа гэх юм бол авах болчихно. Гэхдээ тэр хэсэг ингээд бүр тэр өөрсдийн гэсэн юм лүптэй одоо чиний амьдралын биш өөрийн гэсэн оригинтэй тий чи ингээд авахаа болгож байгаа чинь би энийг үнтэй байгаа болохоор авахгүй байна гэж бодож байгаа бодол чинь биш энэ ирээдүйн надад ингэж хэлсэн ингээл зөвхөн энүүхийн хооронд 2 өдрийн хоорондох л ийм хугацаа болоод ийм лупд орчихно гэсэн үг байхгүй юу эргэж тойрол тэгэл чи авахаа болоод эргэж жол дахиад ингээл нөгөөтхөө ингээл тойрол яваал юм гэсэн үг. Тэ ирээдүйн би өмнөхөө зогсоогоод яг хав тэр нь өмнөхт нь жоохон лупд орсон шиг болчлоо юм байна л та. Гэхдээ ирээдүйн миний би бас өөр амьдрал буцаад хуучин амьдрал руу очсон чинь тэр зэвчийг аваагүй дээрээ очихгүй юм уу? Аваагүй дээрээ үгүй чи ингээд буцаж очоод аваагүй болчих штеп. Аваагүй болчихоор чинь дахиж ингээд ирээдүй чинь байхгүй болоод зөвхөн тэрүүхэн хэсэгтээ ингээд лупд ороод орсон байхгүй юу? Хин нотлох юм бэ? Харин тэгэл энэ логик зөрчилтөө. Time travel гэж юм байхгүй тэгэл логик зөрчилтөө л байгаа байхгүй юу? Логикоор бодох юм бол тийм байх боломжгүй болоод гэх юм уу? Учир шалтгаан байхгүй болчихж байгаа гэсэн. Одоо чи тэр чихвчийг авч болохгүй гэд ингээд ойлгочихж байгаа шүү дээ ирээдүйд.
ирээдүйд гэж одоо тэнгууд өнгөрсөнд очиод энийг болиулъя гэх тэгэнгүүт чи тэрний учир шалтгаан байхгүй болчих жоохгүй юу? Тэ ингээд авахгүй байх шалтгаан байхгүй болчих юм шүү дээ. Ой тий. За яах. За яах. Шүлээтэй. Явуулаач юм. Мөр тарих ажиллахгүй. Өнөөдөр ч тарих руугаа нөгөө нэг баахан юм ашиглаж бие ашиглуулж байгаад ирсэн болохоор тарих ажиллахгүй байна. Shit. Яа. Энэ бол үгүй гэхдээ энэ бол яалтчгүй нөгөө хүн төрөлхтний хамгийн тийм сонио асуултуудын нэг л дээ. Одоо жишээ нь Элиан гэж байдгүй те юу гэдэг лээ. Харь гаргийн хүн гэж байдаг уу? Хүн өмдөрснээ үхснийхаа дараа хаашаа очдөг вэ? Тэ ингээд цаг хугацааны аялал хийх боломжтой юу энэ төр гэдэг чинь бүгд өөрөө юм сонин асуултууд байхгүй юу? Чи хэдүүлээч нэг амар ойлгох гэж ядаад байгаа юм даа биш угаасаа л зүгээр цаанаасаа л ийм байдаг л гэж хэлж байгаа. Яа тэгтээ бүр амар юу л ахaltaа одоо ингээл нөгөө нэг сэтгэл зүйч гэдэг одоо сэтгэл зүй гэдэг нөгөө psychology те тэрийг судалж байгаа хүмүүсийн одоо эхний асуулт нь угаасаа яагаад гэдэг бодол өссөн шүү дээ. Why? Хүн дээр яагаад гэдэг асуултандаас гаж ирж байгаа. Тэгэл нөгөө хүн болгон өөрсдийн гэсэн нөгөө амьдралыг харцах өнцөг тэр бүх юмнуудыг ерөнхийдөө ингэж боддог юмнуудыг багцлаад ингээд хідэн ухаанууд гаргаж ирээд тэднийг ингээд тайлбарлаж концептуудыг бий болгож байгаа шүү дээ. Тэгэл тэгээд тэдний нөгөө нэг одоо жишээлбэл тэднийг бид нар ингээд сурахын ирээр юмыг тайлбарлахад илүү амархан болоод ингээд нөгөө амьдрал асуултыг жоохон багасгаж өгч байгаа болохоос бүрэн алга болгож өгөхгүй. За яг хүмүүс ингэж боддог. Ийм юмнууд бас юу н байдаг. Тэгээд би ер нь гэхдээ алийг бодох хэрэгтэй чинь тий. Тэр сонголтыг угаасаа бид нар өөрсдөө гаргадаг. Тэгээд тэгэл ерөнхийдөө иймэрхүү гэхдээ яриамаараг амар бас хаяа ярьж явах ёстой ч юм шиг надад санагтаад идэж нөгөө. Яа. Тэгж бодохгүй амьдарч яснаас ядаж ойлгохгүй. Гэхдээ хичээд юу чинь бас амьдрал амар юм утга учир өгöd байгаа юм шүү тий. Тэгээд өхөхөө өмнө ч юм уу нэг бодолтой болох ч юм уу. Тэгээ би ер нь бас тэгтээ тэгээ нэг бас бодолтой хүмүүстэй харьцахад бас хэцүү л байдаг шүү дээ. Нэг яг ийм нөгөө өөрийн гэсэн бодолтой амар үнэнч. Хүмүүст яг өөрийгөө тэргээ шахаад идэггүй ч гэсэндээ тийм хүн тийм боддог. Тэгээ чи тэрний эсрэг нь боддог бол бас ингээд харьцахад жоохон хэцүү шүү дээ. Тэгээ юм болгонд бас нөгөө нэг ийм жоохон нээлттэй хандж байвал бас зүгээр юм шиг санагдаад байдаг. Тэгээ нээлттэй бас болцохоор нөгөө хүн болгоны бодол жоохон автах гаддаг бас нэг тал байгаа. Тэгээд ингээд нэг ерөөсөө сайтай муутай тий нөгөө нэг зөв сонголт гэж угаасаа байхгүй. Ийм болохоор өөрийнхөө нөгөө мэдрэмжийг чигшгтэй. Харин тийм ээ. За энийг би ингээд код болгоод тан дээр наана. Өөрийнхөө мэдрэмжийг дагуу. Одоо бас яг тэр сонголт хийх мэх гэдэг тал дээр бас юу яаж байгаа байхгүй. Одоо ингээд яг хүмүүс яг яаж мэдээд идэв те ингээд нэг хүн харснаа нэг хүнтэй суугаад энэ хүнтэй насаараа хамт амьдрна гэдгийг яг яаж мэдээд идэв те. Оо яа. Exactly. Тэр бол шүү дээ те. Тэр бол би бол тэрэн дээр ярьж чадна. За яаж мэдээд те. Зүгээр миний ойлгосноор би шууд ингэж бодсон. Одоо битээр одоо жишээлбэл танилцаад 3 жил болж байгаа. Гэхдээ гэрлээд 2 жил болж байгаа. Заяа жилийн дотор гэрлсэн байхгүй юу? Тэгээд айгүй амар хурдан гэрлсэн нь надаа айгүй их одоо тэр сонголт л ахгүй юу? Миний одоо толгой битээр гэрлээгүй байгаа үе зүгээр үерхэж байгаа үед миний толгой яаж ажилладаг гэсэн гэхээр таалагдахгүй юмыг нь харагдсан шүү дээ мэдээж ингээд нэг юм оф юм гарч ирээл өвшэт гэж бодонгуудаа застаа салцдаг ч юм уу те ингээд болох юм чинь ингээл өөр зөндөө сонголт байгаа гэдэг те сонголт байгаа. Арай easy сонголтууд нөгөө нэг гэрлэг байгаа үед те ямар гэлцэн биштэй гэдэг нөгөө нэг юу нөгөө өргөж ямар гэлцэн биштэй гэж шууд бодогсдаг тий. Дараа нь хүүхдтэй ямар болцсон биштэй гэж бодогдоод нөгөө салахад айгуу тийм амархан хоорондын хөрөнгө гэдэг байхгүй. Тэгээд залуухан байна гэж ингэж бас бодож модоод ингээд нөгөө бүх юмудаа ингээд химжиж үзээд.
тийм амар их вэ хийгээд айгүй хэрэгтэй хэрэггүй юм ингээ бодоод байдаг шиг санагдсан. Тэгээд одоо ингээ гэрэлцснийхаа хойно нэг олон юм бодохгүйгээр за тэгээд дээрээс нь амар залуухан байвал бүр би аль амар залуухан 23 4 настайсэн. Тэгээд олон бодохгүйгээр ингээ гэрэлцэж байгаа штэ. Тэгвэл гэрэлцснийхаа хойно угаасаа сонголтоо хийцэн олон бодох шаардлагагүй болсон. Тэгэхээр яг хамгийн зөвийг нь сонгосондоо биш би зүгээр л амар олон бодхол болцсон. Би зүгээр л сонголтоо хийцэн. Тэгэл өөр зүйлүүдийг ингээ фактор болгож үзээгүй. Тэгэл нөгөө нэг second guess хийхэ болцсон тий. Нөгөө нэг second guess хийхэ болол. Тэгээ шууд за окей. Тийм ямар ч ингээд сайн эсвэл муу сонголт биш түрүүнд хэлсэн шиг зүгээр л энэ миний сонголт. Сайн сонголт биш, муу сонголт биш, зүгээр л миний сонголт. Тэгээд би цаашаа л явж байгаа. Тэр сонголтоо question дахиж хийхгүйгээр тийм question хийхгүйгээр цаашаа л явж байгаа. Тийм. Ер нь техник нөхөртөр бол ингэж ажиллана. Нөгөө ажил дээр жишээлбэл би амар ингэдэг байхгүй. Одоогоо ажиллаа олохоосоо өмнө миний нэг ажлаас гарахад нэг хөл үргэлж хаалны дэргэд байж идэг байсан байхгүй. Нөгөө гарахад би за нэг л юм болохгүй байх юм бол угаасаа гарна. Ямар ажил олдохгүй шүү дээ гэдэг нэг тийм байдаг ус. Тэгээд угаасаа бид нар бас нөгөө нэг айгу цөөхөн үед л бид нар тэгэл за айгу satisfied болол тэ нөгөө сэтгэл хангалуун болоод тэр нөгөө сонголтоо дахиж нөгөө нэг ухрах тийм нөгөө юу бодохгүйгээр хийх нь бас нэг юм цөөхөн тохиолдол гарч ирэх баха. Жишээл би одоо нөгөө удаан хугацаанд бас ноутбук хайж байхдаа одоо ноутбук аваад сэтгэл хангалуун бол байж байгаа байхгүй юу? Тэгээ яг авцсныхаа дараа заас буцаачдаг юм билүү өтер гэд ингээ бодоод ингээ бас амар эргэлзээлс. Тэгэл одоо тэгсэн чаа за буцааж өгөх гэж бас бөө ажил болох юм байна гэж бодохоороо за тэгээд байгаа нөгөө юунда нэг эвлэрч эхлээд тэгээ уусаа тэгээд миний хэрэгцээг хангацлаа юм чинь гэл. Гэтэ минь шиг гоё тийм сонголт хийгээд урахгүй байх тийм итгэлийг бол болохын тулд манифест хийнэ. Гэхдээ юу яд юм шиг л одоо гэрэлсэн байгаа хүмүүс бүгд л тэгж бодсон байдаг ах уу. Тэрнээс шууд ямар хүм ундсан биш зөндөл олон төрлийн сонголтууд байна шүү дээ. Тэгээд яаж л бодохоор бол бодохоор байна. Гэхдээ сонголт. Яг Анука хувьд бол яг ганц бие хүмүүсийн өнцгөөс хараад байгаа бах л та. Яа, та гэрэлчээд мэднэ за. Гэрэлчээж л мэдэх бах. Тэгээд тийм байна да. Амьдралын нөгөө харах үнцэг гэдэргээд байсан. Тэндээ нөгөө сток хийсэн мэлээ. Stoicism мэлээ. Тэр мөр одоо жишээлбэл тэгэл юмд айгуу тийм юу хандах тий. 50 сэтгэл хөдлөлгүй хандах юм шиг тий. Тэрийг бас айгуу дэмждэг хүмүүс бас байдаг, үгүйсгдэг ч хүмүүс байдаг шиг. Бид нар тэгэл ерөнхийдөө яа. За. Яа. За тэгээд өнөөдрийн яг сонирхолтой байсан гэж найдаж байна. Амьдралд ер нь олон төрлийн иймэрхүү ойлголтууд бол зөндөө байдаг түрүү хэлсэнчлэн. Тэгээд хаяа иймэрхүү юмнууд хүмүүс ийм байд юм байна тэр гэдгийг хайж мэж олж сонсож уншиж мэдчих нь ерөнхийдөө гоё байдаг. Хаяа тусалдаг тэр paradox of choice шиг те сонголт их байж болтгүй маань гэх юм бол хэцүү байд юм байна тэргээ мэдчихэж байгаа бол амар байдаг шиг тиймэрхүү концептууд бас зөндөө байдаг. Тэгээд өнөөдөр тавхныг ярьсан ч гэсэн бас зөндөө байдаг шүү. Та нар гой сонирхоод хараарай. Гэж хэлэх байна. Амар гоё ингл баярлаа минь надаа. Тийм амар mind одоо юу яасан. Тийм өдөөсөн, тийм тарих өдөөсөн тийм байлаа. За stimulate хийсэн тий. Яг сэтгэл готрол орсон мэсэн бол 100% ойлгохгүй юу. Fuck. Готарсан байгаа үед юм болгоныг амар тэгэж амар гүн боддоо штэ. Яг юм сэтгэл санаа гоё байгаа үед амар өнгөцгөн бодож нөгөө хараад байдаг болохоор бас яг 100% бас яг ингээд
яг сайн бодож чадсангүй. Гэхдээ бүр аим сонирхолтой байлаа. За болжээ. Сонирхолтой Окей. байлаа. За тэгээд энэ хүрээд энэ ангиа дуусгах чинь. Тэгээд дараагийн ангиар уулзтлаа. Түр баяртай. Баяртай. Баяртай.